За юуны түрүүнд манай өнөөдрийн лайв болон энэ Zoom хилцүүлгийг оролцож байгаа, сонсож байгаа нийт сонсогчдоо мөн бидний урилгыг хүлээж авч илтгэл хилцүүлэхээр болсон доктор Занбазар танд талархал илэрхийлж байна. За би манай өнөөдрийн илтгэгч Занбазар доктор маань бол Монгол Улсын их сургуулийн биологийн факультетийг бол биотехнологич генетик мэргэжлэр бакалаврын зэрэгтээ төгссөн байна. Дараа нь холбооны бүгд найрамдах Герман улсын Georg August их сургуульд бол магистрийн зэрэг хамгаалсан юм байна. Үүний дараагаар бол Япон улсын Каназавагийн их сургуульд докторийн зэрэг тус хамгаалсан юм байна. Өнөөдрийн хилцүүлэх сэдвтэй холбоотой судалгааны ажил нь бол илтгэгч доктор Занбазрын Япон улсад хийсэн докторийн судалгааны ажлын сэдвтэй холбоотой ажлууд гэж ойлгож байгаа. За үүний дараагаар бол доктор Занбазар бол энэ судалгаа эрдэм шинжилгээний ажил дээр суурлаад бол үйлдвэрлэлд нэвтрүүлэх, тэгээд энэ онцлогооны чиглэлээр бол бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах. Тэгээд сүүлийн миний ойлгож байгаагаар энэ бол их олон RNA sequencing-ийн чиглэлээр бол нэлээд хугацаанд ажилласан, нэлээд өндөр түвшний туршлагатай ийм судлаач, доктор, тэгээд ийм бизнесмен хүн байгаа. Монголд бол одоо өөрийн гэсэн компани үүсгэн байгуулад ингээд явуулдаг. Одоо та бүхэн баг зарим илтгэгчд маань мэдэх байхаа. Занбазар докторийн компаниас захиалж бүтээгдэхүүн уруулж худалдаж авч ингээд үйл ажиллагаанд ашигладаг нэлээд олон судалгаа эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд бол Монголд байдаг. Би өөрөө хүртэл одоо Монголд байхдаа бол тус компаниар дамжуулж бас зарим нэгэн бодис уруулж худалдаж авч исэн ийм тохиолдол байгаа. За тийм учраас бол өнөөдрийн илтгэл бол одоо зөвхөн судалгааны ажлаас гадна бол практик тэгээд онцлогоо энэ үйлдвэрлэл, хагас үйлдвэрлэл гэдэг энэ олон өргөн хүрээнд хилэлцүүлэг явагдах хаа гэж найдаж байна. За доктор Занбазар та өөрийн илтгэлээ эхлүүлэхийг хүсэж байна. За баярлалаа Жанболот төгсөө. Сайхан баярлалаа. Багшгийн өнөөдөр та бүхэн ийм юм ярихсан юм. 2010-аас 14 онд Японы их сайхан газар Ишикава мужийн Каназавагийн анх ухааны их сургуулийн бодлого судлалын хүрээлэнд 4 жил докторийн ажил хийсэн байна. Яг түүний Монгол шууд буюу санаазын тэтгэлгээр явсан гэх байна. За миний ярих сэдв нь гистоны уургийг метилжүүлэхийн эсрэг буюу метил гүйжүүлэгч HEM5 гэдэг уураг тэрний үйл ажиллагаа нэгжлийн хэмжээ нь тодорхой нэг янзын хавдрын шууд хамааралтай байж болох юм уу гэдгийг судалсан юм аа. Тэгээ энийг бол ерөнхийдөө ин витро орчинд буюу амьтнаас гадна эсийн үсвэр дээр хийсэн юм аа. За та бүхэн маань сүүлийн жилүүдэд эпигенетик гэдэг нэг жахан цохрос дурддаг байсан да. Тэгээд тэрнээс хойш их хэрчээ аваад одоо ерөөсөө нэг тийм молекул биологи генетикийн салбарт эпигенетик гэдэг нэгдүгээр хүмүүс байхгүй болсон бахаа гэж бодож байна. Энэ ихэдөө та бидний ярьдгаар үндсэн хуулийн дагуу нуклеин хүчлийн дараалал дээр ямар нэг өөрчлөлт гарахгүй атлаа тухайн генийн зам төлөв нэмэгдэл дээр өөрчлөлт гардаг энэ салбарыг судалж энэ арга зүй талаас нь энэ өнцгөөс нь судалдаг хэсгийг эпигенетик гэж тайлбарлаад байгаа. Эпигенетик нь ерөнхийдөө ерөөсөө хоёр объект буюу байн дээр ажилладаг. Нэгдүгээрх нь бол нуклеин хүчлээ өөрөө яг битэлж гинүү эсвэл ямар нэг байдлаар нийлэгжилтэнд шууд өөрчлөлт орж гинүү гэдгийг үзэх. Хоёрдугаар төвчний ажил нь болохоор шууд нуклеин хүчлийн утсан дээр бүр өргөн цар хүрээтэйгээр нөгөө нуклеин хүчлийн маань багцлаад хромосом болгож байгаа бүтцийнх нь нэгж болох гистоны оромог дээр өөрчлөлт байна уу гэдгийг судалж байгаамаа. За тэгэхээр би энэ 15-20 минутын турш зөвхөн гистоны өөрчлөлт дээр буюу нуклеин хүчлийг базаж барьж байгаа уургийн бүтц дээр шууд өөрчлөлт ороход хавдартай ямар холбоотой юм болоо гэж байна. Тэгэд хавдар болоод хорт хавдрыг та бүхэн мэдж байгаа. Миний ажилласан хэсэг нь бол үсрэхийл буюу нөгөө англи хэлээр та бүхэн юу гэдэг
Enzyme шилжилт гэж ярьдаг EMT. Тэрийг ерөн зүгээр ерөнхий утгаар бол анагаахын хэлээр бол шууд хавдрын үсэрхийл гэж хэлнэ. Яг процедурын цаашаа жоохон гүнзгий ухаад үзвэл энэ эпителисээс мезенхайм руу шилжиж байгаа өөрчлөлтийг тавьдаг. Энэ утгандаа ерөөсөө одоо та бүхэн зураг би шууд хуулаад тавьчихсан. Энэ stage 1 буюу 1-ээс 4-ийг тэр чигээр нь хамрахыг EMT гэж хэлж байгаа. Өөрөөр хэлбэл хавдрын эсмэн бодисолцоонд бүрэн хамрагдаад тухайн объект буюу бодисолцоо тэр амьтан хүний ямар ч эд эсдээр амьдрах чадвартай болох тийм олон шаттай мутац үүссэн тий амьдрал үзчихсэн хавдрын хэлж байгаа. За тэгэд хистоны уургийн бүтэц өөрчлөгдөх энэ ажиллагааг маш хэлбэрхэн тайлбарлаж яддаг. Хистон маань бол нийтдээ тус бүр 2 ширхэг та бүхэн маань харж байна. Хистон 2AB болоод 3 4 гэсэн нийтдээ 8 уургаас бүтдэг. Үүнийг хэд нэг жин бөмбөгийг нуклеосом гэж хэлдэг. За нуклеосомын дэмхээ уцлаг ойролцоогоор 1.7 дахин ороодог. Тэгээ энэ бүтэц дээр үүндээ маш чухал үүрэгтэй байгаа. Бүх бодисолцоонд энэ маань ерөөсөө бүх генийн нийлэгжил бидний одоо сонирхож үзэх ямар нэг өвчин нэмэх зам төлөвтэй шууд хамааралтай байгаа. Гэхдээ Histoны H3 гэсэн та бүхэн харж байна. Зөвхөн ерөөсөө л энэ уурга дээр ихэд лабораториуд маш их судалгаа хийж байгаа. Бүр H2 дээр ч хийж байна. Миний байсан газар нь H3 дээр энэ лизин хэмээх амин хүчил 4.927 болоод 36 дугаар байрал дээр их зүг аль хэдийн хүмүүс мэдчихсэн байсан. Тэгээд тэрийг ямар нэг хавдрын зэрхийлэлтэй холбож үзэж судалсан юм. Энийг анх олсон хүн нь бол их сонирхолтой. Миний байсан лабораторид магистрийн ажил хийж исэн. Тухайн үед та бүхэн NGS гэж сонсч байсан да. Next Generation Sequencing тэр үед яг 10 оноос хойш 8 оноос хойш Alexa гэж компани гараад хүчээ авч ирсэн юм. Тэр үед Японод их сонирхсан. За тэгвэл метилжилтийг яаж мэдэх вэ гэх. Тэгээд энэ метилжилтийг анх энгүүр яг энэ дээр дагнж ажиллая гэдгийг магистрийн оюутныг Япон залуу дата анализ хийгээд манай багшид нэг тийм сэжүүр өгсөн юм байна. За энэ дээр ингээд үзсэн чинь өчнөө олон болцоод метилжүүлэгч одоо чинь дээшээ сум заачсан байгаа. Тэр нь лизин 34 дугаар байрал дах лизиний метилжүүлдэг чанартай ийм уургууд байна. Энэ жишээл та харж байгаа MLL, SETDB-ний жишээлбэл зарим нь диметилжүүлэх чанартай байна. Энийг одоо та харах юм FX, FBXL 10 гэх мэт та харж байна. Энэ JMJD гэдэг групп уургууд нь бол эдгээр диметилжүүлэх зам чанартай уургийн ерөнхий ингээд үндсэн хамгийн анх танигдсан гишүүд байгаа шүү гэдэг ташрамд хэлье. За ингээд маш олон уург оролцдог юм байна гэж харлаа та бүхэн. Тэгээд энэ бол миний хийсэн ажил биш. Манай багшийн урд нь таамагаар ретровирус ашиглаад генийн инсерт хийгээд тийм ээ. Тэгээд яг аль ген нөхцөлд нокаут болоход хавдар нөхцөлдөж байна вэ гэж тийм стратегтэй судалгаа байгаамаа. Тэгээд энэ ретровирусын хэсэгтээ би бол 100% их сайн мэдэхгүй нэг гардаж хийгээгүй учраас тэгээд Estoны зан төлөвт өөрчлөгдөх уурга маш ихээр олдсон байгаамаа. Энийг тухайн үед Maryland-ийн их сургуульд манай хүндэт профессор Такеши Сузуки багш маань Каназава их сургуулийн тэр өөрөө маш олон болцоод кандидат буюу одоо шууд үгээр хэлэх с сэжигтэй юм уургуудыг олоод энийг Японд очиж жагаад одоо бараг 20 жил толж ажиллаж байгаа багш юмаа. За тэгээд дээрх ингээд та бүхэн шараар харж байна. Эдгээрийг ер нь тэрцгээр нь манай яг тэр хүрээлэн тэр Сузуки багшийн маань хүмүүс толж ажилладаг байхмаа. Өөрөөр хэлбэл нэг PhD оюутан очиход нэг нь JMJD 2C гэж толж ажиллаад л тийм ээ. Нөгөөх нь UTX гэж аваад л тэгээд миний ажилласан зүгээр KDM буюу лизин уургийн диметилжүүлэгч 5B гэдэг уургийг одоо сонгож авч ажилласан байнамаа. Энэ нутганда ерөөсөө JMJC гэдэг мотив буюу үндсэн уургийг үйл ажиллагааг хянагч
функционал хэсэгтэй. За PhD гэдэг нь хандаа уургийн 3D бүтцийг базаж хариуцах үүрэгтэй. Арид болоод энэ шар дөрвөлжин болоод шар сум JMJ-ийн өстой жинхэнэ нөгөө нэг Histoны H3 дээр суугаад тухайн 3D бүтцийг өөрчлөх чанарыг олгож байгаа тийм мотив багмаа. За тэгээд эндээс урьдчилан судалгааны өмнөх Америк болоод Японд хийгдсэн судалгаагаар бол энэ уураг нь хэрвээ энэ уураг тухайн гистон дээр баяжаад ирээд холбогдсон тохиолдолд генийх нь нийлэгжил буурдаг байна. Өөрөөр хэлбэл эсийн бодис солилцоон дах эренхийн цөөрдгөө. За тэгээд энэ дээр ягаад нэг с ิจ гтэй бүр их сайн кандидат болгож байна вэ гэхээр хөхний хавдар үсэрхийллийн шатандаа буюу 2 дугаар шат руу орчихсон хөхний хавдар үнэн төрөө болчиход зүс зэрэг та бүхэн харж байна. Энд дээр тэгэхээр эндээс нэг юм загвар гаргасан. Одоо энэ уураг нь одоо энэ их хөр Япон загвараар их гоё тайлбарладаг шүү дээ, схемээр. Мэтэлцсэн байгаа нөхцөлтэй энэ 4-р байрлах лизингээр энэ уураг нийлэгжил нь ихсээд ирэхээр нөгөөх маань димэтэлцдэг. Тэнгүүд тухайн тодорхой нэг хэдэн ген нийлэгжил нь яадаг, зогсдог. Тэгэхээр энэ яг бодис солилцооноос болоод эпителиум мезенхайм шилжилт гэдэг нь ордог юм болов уу гэж ярьсан юм аа. За сая тайлбарсан эпителиум мезенхайм шилжилт гэдэг нь эпителиум зам төлгөө алдаад мезенхаймжаад ингэснээр өөрөөр хэлбэл таны ямар нэг эс жишээлбэл илэгний эс байлээ гэж бодоход бөөрийн эсийн орчин болоод нөхцөлд асуудалгүй үржиж олширч байгаа эс тийм чанарыг мезенхаймж гэж хэлнэ. Энэ нь маш сайн наалдам хай чанартай болдог гэсэн хэлж байгаа. Тийм учраас мезенхайм гэж хэлдэг. Хандаа яг физик чанар нь бол 3D орчинд ямар нэгэн гадар биш үү те? Тэр гадарт аягүй сайн наалддаг болдог гэсэн үг байна. За тэгээд E категорийн N категорийн гэдэг та бүхэн сонсч ирсэн баха. Энэ юу гэхээр нөгөө нэг ямар л хавдар байна, үсэрхийл байна, аль шатандаа байна хамаагүй энэ категорийн уургууд чинь маш өндөр үүрэгтэй. Энэ дандаа үсэрхийлэлтэй шууд холбоотой байдаг. Тэгээд арга нь манай одоо арга бол маш энгийн. Нөгөө нэг айхтар ургах чадвартай A549 хавдрыг морфологи дээр ямар нэг өөрчлөлт байна уу гэж байна. Тэгэхээр тэр нь нөгөө нэг transforming growth factor гэдэг юм байна тийм ээ. Тэр бетагийн уургийн чинь эсийн өсгөл дээр та бүхэн марг зарим нь мэдж байгаа хаад хүчээр үсрэхийлэх тэр эсийг мезенхайм төлөвт оруулахын тулд өсөлтийн фактор уург нэмждэг шүү дээ. Шууд эсийн өсгөл орчин руу. Тэгэхээр тухайн эс шууд ийм нөхцөлд зам төлөв өөрчлөлт, морфологи нь өөрчлөгдөд хавдрын шин чанартай болдог. За тэгвэл яг энэтэй адилхан зүгээр л тэр эсэд KDM5B-тэй конструкцийг эсэд оруулаад өндөр хүчтэй нийлэгжүүлэхэд яг үндэ иймтэй зам төлөвтэй болж ийн үү гэж бодож байгаа юм. За тэгээ энэ дэр туршилтаар бол манай уушгины хавдрын A549 та бүхэн зурганы дэлгэцний зүүн зүрхт харж байна. Хяналтын эсвэл TGF бетаг нэмэхэд энэ шууд утгандаа нөгөө морфологи нь өөрчлөгдөд мезенхайм төлөв рүү орж байгааг та бүхэн харж байна. Одоо жишээлбэл трипсинээр үйлчлүүлэхэд энэ зүүн талын эс бол бороо угаагдана. А энэ наалдам хай эс бол нэлээд хэдэн минут байлгаж чад угаадаг та бүхэн мэдэх баг. Тэгэхээр энэ айгүй тийм ингээд задраад ингээд айхтар хөл гартаа болоод хинжээ сууцсан бол за тэгээд энэ дээр бас бидний хийсэн судалгаагаар KDM5 мутант нь эпителиум мезенхайм төлөвт тодорхой хэмжээр жаахан ороод байна гэж шийдэлсэн. Энэ яг эсийн зургууд нь яг одоо багшийн заавраар хийсэн тухайд хэдэн он гэлээ 12 он миний хийсэн ажиллагаа байна. За энийг бүр ингээд E категорийн өрмөц эсрэг биеэр бодоход яаж байна гэдээ харагдаж байна. Эндээс яаж юм хэрэг KDM-ийн нийлэгжил нь хэвэн бахад эс өөрөө юу яаж байна. Та бүхэн харж байгаа нэг E категорийн байрлал нь transforming growth factor нэмсэн эсэхтэй ижил харагдаж байна. А тэгэнгүүт KDM5-ыг функцийн алга болгочихсон тийм мутант нөхцөл эс өөрөө хэвэн болчихсон.
Тэгэхээр эндээс юу гэж дүгнэх вэ? Та бүхэн эндээс юу гэж дүгнэх вэ гэхээр энэ нь хэрвээ энэ уураг их хэмжээгээр эсэд байх тусмаа энэ нь эпителиум мезенхаймын зан төлөвт шууд нөлөөлөх нэ гэж үзэх нэ. Тэгэхээр очихдоо хавдрын эсийн үсэрхийллийг онлын хувьд дэмжих зам чанартай үүрэг байна. За эндээс бас харж байна. Вакцины маань нийлэгжил вакцин гэж нь одоо нэг эсийн хөл гарш ингээд тэ нэгдүгээрт өсөлтийг олшруулна, хоёрдугаарт наалдам хаж ханыг өсөх нь. Тэгэхээр эндээс харахаар яг дахиад баталгаажж байна. KDM5-ыг тухайн эсэд нийлэгжлийн хэвэн биш болгоод нүдийг нөлөөлчих юм бол энэс ерөөсөө яаж фактор нэмээд эпителиум мезенхайм транзист орохгүй. Тэгэхээр энэ ураг өөрөө хамтран эсрэг үсэрхийлэлд шууд нөлөөтэй болов. Тэгээд дараа нь бүр ингээд энгийн эпителист болоод хүний бүдүүн гисний хамтран эсрэг бас туршсан. Туршилт ерөнхийдөө яг ижлэхэн үр дүн үзүүлсэн. Үүнийг бас айгүй олоолаа нээж хийсэн бас нэг хэдэн сар авсан ажил байнаа. Тундаг KDM5B-ийн үйл ажиллагааг зогсоосон тохиолдолд энэ эсийн үсэрхийлэх чадвар нь өөрөө угаасаа буурч чадж байгаа. Тэгээд дараа нь энэ бол маш энгийн ажил. Зүгээр нэг real time PCR-аар ерөнхий нийлэгжлийг шалгаж үзсэн юм аа. Тэгээд мутант KDM байгаа тохиолдолд И категорийн нийлэгжил маш өндөр. Фибронектины нийлэгжил ер нь хэвийн гэсэн мөртлөө N категорийн бас унтсан байгааг та бүхэн харж байна. Дараа нөгөө SNE1, SNE2 гэдэг энэ бас нэг хавдрын фактор гэмээр гэдэг шүү дээ. Чих алдартай бүр одоо 2090 оноос хойш хараад байгаа. Энэ тухайн хавдар эпителиум мезенхаймын транзитд орж байгаа бол энэ маркеруудын нийлэгжлийг бүгдийг үздэг. Тэгэхээр мутант KDM болцсон гэдэг өөрөөр энэ ураг үйл ажиллагаанд буурчих юм бол наад факторуудын нь өөрсдийнх нь нийлэгжил аягүй багассан байна. Та бүхэн харж байна. Тондоо хяналттай харахад юу яаж байна? И мезенхайм үсэрхийлэх чанар тухайн эсэд суларч байна гэж үзнэ. За энийг мөн уургийн түвшинд бид нар баталгаажуулж үзсэн. Тэгээд энэ дэр маш сонирхолтой шалгалтыг мөн хийсэн. Бас эдрийг real time-аар үзэхэд энэ яг хромосомын иммунопресиктацийг хийгээд тондоо энэ уураг яг энэ генүүдийн промотер хэсэг дээр баяжиж байрласан байдгүй гэдэг чип ажиллабарыг хийсэн. Чип ажиллабар яг уу ажиллабар нь энгийн мөртлөө нэлээд горим сайн барихгүй хэцүү байдаг. Тэгээд ингээд хийхэд И категорийн та бүхэн харж байна. И категорийн уургийн 3-р гистоны 4-р болоод 21-р лизиний мэтэлжилт ерөнхийдөө хэвийн сонирхолтой нь одоо тэр 27 мэтэлжилт буюу энэ баг зэрэг өссөн байгааг та бүхэн харж байна. 3-р мэтэлжилт буюу чинь дарангуйлах талын мэтэлжилт нь баг зэрэг буурсан байгааг харж байна. За дараа нь энийг бас нэг сонирхолтой болсон микро ерөнхийгийн нийлэгчлэр дамждаг юм биш байгаа гэж тийм сэтэл тондоо өмнө та бүхэн харж байгаа 200AC гэсэн микро ерөнхийний нийлэгжил нь EMT-тэй шууд холбоотойсэн. Тэгэхээр эндээс KDM5-ыг мутац болгонгууд яаж юм тэгэхээр эдгээр хоёр микро ерөнхийгийн нийлэгжил айгүй өндөр байгаа. Би бүр 20 илүү 30-аад микро ерөнхий үзсэн юм аа. Бас л real time PCR зүгээр нийлэгжлийн шалгаж байгаа. Тэгсэн чинь энэ дэр маш сонирхолтой дүр зураг харагдаж байгаа. Мутац болсон KDM дэр ерөнхийгийн нийлэгжийг харьцангуй айгүй өндөр байна. Өөрөөр хэлбэл EMT-г хүчээр явуулахтай харьцуулах юм бол трансформ гроу фактор нэмсэнтэй харьцуулах юм бол одоо KDM5-ын биеийн үйл ажиллагааг зогсоонгууд энэ микро ерөнхийдийн нийлэгжил хэвийн шатнд орчиж байгаа гэсэн. Тэгэхээр эндээс юу гэдэг юм гэхээр энэ ураг дурдсан энэ хоёр микро ерөнхийдийн нийлэгжлийг дарангуулдаг байна. Энд эдгээр нь трансформ гроу фактор нэмсэнтэй ижилхэн хамтрын үсэрхийлэлтэй дарангуйснаар энэ хамтрын үсэрхийллийг дэмждэг юм шиг байна. За энэ дээр бас бүгдийг ингээд real time PCR баталгаажуулсан.
KDM5B-ийн нокдаун холгон дээр энийг бол яг нокдаун холгон гарах ажилбарыг бол тухайн үед аль хэдийн хийгээд эхэлсэн байсан. Бид дээр та бүхэн харж байна. Нокдаун болсон холгон дээр энгийн холгонтой харьцуулах юм бол эпителиал мезенхаймыг дарангуйлдаг Z1-2-ын нийлэгжил багасаад харин эпителиал мезенхаймыг дэмждэг микроэрнхийг нийлэгжил өссөн байгаа та бүхэн харж байна. Энийг бас ингээд баталгааж үзсэн байна. Пирсний корреляцаар. Тэгээд дүгнэлт нь юу гэхээр зүгээр энэ загвар гаргасан юм аа. Энэ яаж юм гэхээр метилчсэн байгаа гистон 3 дугаар уураг ялангуяа микроэрнхийг кодлсон ДНХ-г нийлэгжлийг хяндаг гистон уургийн метилжилтийг KDM5 диметилжүүлэх үүрэгтэй байдаг юм байна. Тэгснээр хэрвээ эд эсэд KDM5B диметилжүүлэх чинь агуулмж болоод үйл ажиллагаа нь хийм бус болоод ихсэн тохиолдолд микроэрнхийг нийлэгжил өснө. Тийм үү? Яг нь диметилжүүлж байгаа. Тэгээд ингээд өснөөр эпителиал мезенхаймын трансформыг дарангуйлдаг уургуудын нийлэгжлийг зогсооно гэсэн. Ингэснээр эс трансформацид орох чанар нь ихсдэг юм байна гэсэн. За та бүхэн харж байна. Та бүхэн сайн тодорхой ярьж чадсан уу? Баярлалаа. Их тодорхой сайхан ярьлаа. За нийт сонсогчдоос асуулт авъя. Юуны түрүүнд энэ манай өнөөдрийн илтгэлд Монгол Улсын их сургуулийн биологийн факультетийн генетик молекул биологийн тэнхимийн багш Баярлалаа доктор ороод ирсэн байна. Өнөөдрийн илтгэгч, модератор, органайзерууд бүгд энэ профессороос хичээл авч ирсэн учраас бол онцгойлон талархал илэрхийлье. Баярлалаа багшаа. За асуултаа асуух хүн байвал гараа өргөөд асуултаа асууж болно. Тэгээд нэг хүн нэг асуулт асуух зарчмаар бусдтай асуух боломж олгоорой гэж та бүхнээс хүсэж байна. Баярлалаа. Илтгэл за энэ мөнгөд бол цогт гэрэл гэж хүнээс асуулт асуух хүсэл ирсэн байна. За илтгэгчтэй маш их баярлалаа. Маш сонирхолтой сэдв байна. Судалгааны ажил байна. Одоо энэ ажлыг бол инвитро төвшөнд эсийн өсвөр дээр үзсэн байна тийм үү. Тэгэхээр яг амтнаасаа энэ KDM5B одоо энэ үүргийг үзье гэвэл ямар дээжинд цусны дээжинд жишээ нь одоо энэ уургийн өөрчлөлт болсон байна гэдгийг мэдэх боломжтой юу? Одоо клиникийн төвшөнд энийг яаж ашиглах вэ? За баярлалаа. За миний ойлгож байгаагаар инвиво туршилтыг яг үнийг намайг Японоос яваад яг явахдаа зэрэгцээд хийсэн юм байна. Одоо би та бүхэнд хэлье. Энэ ажилбарыг би яг өөр хийх байна. Энэ нокдаунтай холгон дээр хийгээд үзсэн байна. Тэгэхээр энэ холгоноос миний ойлгож байгаагаар зүгээр л ямар ч эдээс хамаагүй дээж авсан байх гэж би ойлгож байна. Тэрийг яг үнэхээр би энэ холгоны ямар эдээс авсныг би одоохон санахгүй байна. Магадгүй яг хавдартай байсан эрүүл хулгай ингээд нокдаун л хийснээс биш бусд нь бол хийгэн гэсэн үг. Тий. Яг тийм хавдрын өвчтэй хүн дээр ч юм уу яг хавдрын эсээс нь биопси аваад ч юм уу тэгвэл эдээс нь ялгаж үзэх боломжтой болов. Тиймээ. Ер нь ерөөсөө ямар ч хамаагүй лимф хийдтэй аль нь биш хийж болох байгаа. За. Яг гэвэл өөрөө ENT гэдэг чинь аюул сонирхолтой үзэгдэл баггүй. Жишээлбэл та бүхэн ингээд илэгний хавдартай гэж хүн байлаа гэж бодъё тийм жишээ. Гэхдээ энэ шинжилгээний арга нь зориулт нь энэ илэгний хавдар үсэрхийлж байна уу үгүй юу гэдгийг мэдэх байна. Утгандаа энэ уураг бол үсэрхийлэлтэй хамааралтай гэдэг амхандаа баталсан байна л да. Тэгэхээр үсэрхийлж байгааг мэдэхийн тулд хүнээс ханаас ч дээж авч болно. Цуснаас авч болно. Сүүлдээ нөгөө cell freeze DNA гэж сүүлд яриад байгаа шүү дээ. Лимф болоод цусаар гүйж байгаа 9 задарсан мөртлөө хэд хоног
бүтцэн нь өөрчлөгдөхгүй задрахгүй явдаг дээрнхээ хүртэл, эренхээ хүртэл авч үзэж болно. Тэгэхээр миний хувьд бол яг нөгөө хэмжээний шинжилгээнд ямар ч асуудал байгаа. Real time PCR хийгээд миний төсөөлж байгаа. Тэгээд энэ уургийн нийлэгчлийг шууд хяналтын сорчтой харьцуулж болох байна. За баярлалаа. За манай сонсогчдоос өөр асуулт байна уу? За асуулт ирэх хооронд би бас нэг асуулт тодруулчих гэж бодож байна. Занаа доктороос. Энэ KDM5B буюу энэ лизин деметилаза гэдэг энэ энзим тийм ээ? Тэр энэ өөрөө бөмбөд нийлэгч гэсэн үг шүү дээ, тийм ээ? Одоо гистоны лизинийг деметилжүүлж ийна гэдэг чинь энэ энзим маань өөрөө экспресс нь бөмбөд дотор явагдана гэсэн үг. Ерөнхийдөө зүгээр миний ойлгож байгаагаар ямар ч уургийн нийлэгч ерөнхийдөө бөмбөд явагддаггүй. Утгандаа нөгөө энэ хорвоогийн эсгэдэг бүтэц аягүй гайхалтай. Эхлээд ирэнхээ нийлэгч тэгээд хаалгаа нээж байгаа бөмбөгийн хамаар гаргацж байгаа. Яг л бөмбөг чинь өөрөө яг бодисолцоог хариуцаад уургийн нийлэгжүүлэх талын тийм ядургүй юм байна гэж би ойлгосон. Аягүй сүнэг хүмүүс гарангуудаа нийлэгч утгандаа хүүхдээ сургууль эрдэм сураад ирж гэрээсээ хөөж явуулчихад нөгөө хүүхэд нь ерөнхий нь уурга болчиход уцаад бөмбөр орж ирж байгаа юм. Тэгэхээр нийлэгжлийн дараа яг нөгөө localization нь бол бөмбөд дотор байрлаж функцийг үүсгэж байна тийм ээ? Тийм, эргэж орж ирээд яг нөгөө нэг өөрийнхөө нийлэгчлийг хүртэл хяндаг гэж төсөөлж болохоор тийм. Өөрөө эргэж орж ирээд нөгөө нэг хромосомыг гүйж сурцдаг. Тэгээд суугууд явахтай физиологийн яг физик бүтцэнд ингэж сурсан юм л да. Хараагүй онлын хувьд нэг ч гистон дээр яг аль хаана аль гистон өчнөө сая гистон ус тэр сая гистон дээр тогсчод. Бүтцийг өөрчлөлт оруулах. Ингээд бадаад ийм итгэлжүүлчнүүд нөгөөч ингээд тавигдчих жаа тийм. Тэрнээс л нөгөө гистон чинь жаахан базагдаад авир мод болчихсон. Дан муутай харамчтай. Тэгмүүд эрдэнэ нийлэгчийн багасдаг. Ягаад асууад байна гэхээр одоо энэ таны ажлууд энэ epigenetic DNA epigenetic epigenetic-ийн ажил байна шүү дээ. Тэгэхээр энэ ажлын epigenetic ажлын дараагаар нэг айхтар хүч авсан юм бол нөгөө RNA sequencing хөгжөөд тэгэнгүүтээ араас нь үргэлжлүүлээд epitranscriptomic гэдэг буцаагаад нөгөө RNA дээр одоо яг энтэй ижил процессууд дахиад судлагдаад хэлчихсэн шүү дээ. Тийм баха. Тэгэнгүүт тэр epitranscriptomic дээр яг ижилхэн эффектүүд байгаад байсан баггүй юу? Тэгэхдээ тэр процессыг бүгд нөгөө reverse процесс метилжүүлдэг энзим нь олдоод тэгснээр дараа нь араас нь деметилжүүлдэг энзим олдоод тэгээд дараа нь таньдаг энзимүүд нь олдсон. Тэрэн шиг одоо энэ лизин деметилаза ферментээр хэрвээ энэ ферментийн баахан кандидатууд болоод тэн дотроос бол лизин деметилаза нь бол энийг метилийн арилгацсны дараа бол энэ катедрины экспресс бол ингээд ихсээд тэгээд нөгөө үсэрхийлэл нөлөө үзүүлээд байна шүү дээ. Тэнгүүд чинь нөгөө катедрин маань бол эсийн junction potential бүр гаднаа байж байгаа. Тэгээ та хэд бол энэ холбоосыг бол микро RNA-гаар л дунд нь ингээд зуучлагдаад байна гэж одоо та хэд таамагласан гэж ойлгох уу? Эсвэл өөр дахиад механизмуудын талаар гарч ирж гинүү яаж юм? Механизм байж магадгүй. Одоо энэ чинь удахгүй идэх чинь ятагдаж ч магадгүй. Энэ зүгээр хажууд хамт судалгаа хийх сайн гэж хэлсэн юм байна. Бид профессор тэр тийм сэтгэл өгсөн байхгүй. За энэ микро эрдэнэ чинь би судалж ирсэн юм аа. Амар бол микро эрдэнэ файн гаргах юм байна. Чи зүгээр судлахаар наадхудаа бүгд юм үзээд гэсэн байна. Тэр энэ бол зүгээр нэг л одоо хэрэгсэл юм уу да. Тэгээ яг микро эрдэнэ ямар ч байсан хамаарал шууд байсан. KDM-ийн нийлэг зогсоогүй наад 200-аас-ийн 2 чинь амар их болсон байхгүй шүү дээ. Энэ хоёр чих алдартай юм байна л да микро. Яг нь чинь ус төчтөр үзсэн одоо энэ хоёр дээр хэлсэн. Яг ус нь их сул өссөн буус нэгдэхгүй шээ. Тэгээд юу яадаг юм уу одоо за манай олцогчдоо асуулт байвал авъя. Ингээд гараа өргөөд тэгээд шууд асуугаад ээж болно. Болж игэл асуултаа камера гэж асуувал бүр
их сайн байна. Нэг асуулт асууж байна. За. Би зүгээр нөгөө тань мэдхийн юм асуух гэдэг. Одоо нөгөө multiplex хавдрын онцлогооны талаар асуухад ямар хөө одоо нэг дээжин дээр тусан дээр ч юм уу нөгөө нэг олон төрлийн хавдруудыг зэрэг онцлох тийм технологийн талаар хэрвээ мэдээлэл байгаа бол боолцооч нэгдүгээр, хоёрдугаар нөгөө нэг circulating DNA-ууд байдаг шүү дээ хавдрын. Тэрний онцлогоо бас хэр шатандаа явж байгаа. Тэр талаар бас зүгээр мэдээлэл байгаа хуваалцаач гэж асуусан. Зүгээр асуултын хувьд хавдрын маркер генүүд танигдсан генүүдийн нэгдэхэд одоо ерөөсөө ганцхан арга дээр сурлаад хэлсэн. Next generation sequencing хоёрдугаар 91 бүхлээ хүч дараалал уншуул харагдсан юм аа. Тэрэн дээр хоёр янзаар хийдэг. Нэг нь маш их хэмжээний multiplex уруул явуулаад та тухайн эдээс ялгсан бэнхэгийн дээж дээр ерөнхийгийн дээж дээр CD-ний үүсгээд тэгээд яг хүссэн хэсгүүдээ олшруулах. Энд жишээлбэл зарим компанид бол 400 600 хос прайм хэрэглэдэг. Тэр multiplex технологи яг яаж ажилладаг вэ? Би өөрөө бас сайн мэдэхгүй байна. А нөгөө нэг стратеги нь бол NGS дээр ерөөсөө проб хэрэглэх. Ерөнхий биотин жусын ерөнхий пробыг 96,000 300,000 янзаар нийлэгжүүлчихэд одоо чип нэг. Тэгээд тэр ерөнхийгээрээ шууд хүссэн таргет хүн бай дараалал хэрчмүүдийг татаж аваад зөвхөн тэднийг дараалах юм шүү дээ. Тэгээ өөрөөр хэлбэл та нэг сумаар хоёрт болоод бодож ин л да. Та ерөнхийгээ ялгацсан. CD-нийг комплементар DNA-ийн уцлаар нэрвэжүүлсэн. Одоо тэр дээжин дээр та асар их хэмжээний проб хийгээд хүссэн хэсгүүдийг татаад авчихлаа. Тэнгүүд танд хоёр мэдээлэл өгч байна. Нэгдүгээр тэр ерөнхий анхны дээж дээр маш их болцсон байна. Хяналттай харьцуулбал тийм ээ. Агуулмж. Өөрөөр хэлбэл яг NGS чинь давхар real time тийш аяг гүйцэтгэж байгаа. Тэгээ хоёрдугаар дараалын мэдээж. Таны хоёрдугаар асуултын хувьд бол cell free DNA гэдэг ойлголт одоо их хүчтэй авсан байгаа. Тэр бол маш энгийн зүгээр ялгах ажилбар дээрээ одоо геномын ДНХ-г сорон зүүн үрлээр хүнд жинтэй ДНХ-г зайлуулаад хөнгөн жинтэй ДНХ-г авч үлдэхийг хийж байгаа. Хоёрдугаарт наад арга дээр чинь явахдаа эсийг задлахаас өмнө эсийг ингээд задлахгүйгээр бөөмийг хөндөхгүйгээр тэр шингэн дээжинд байгаа нүцгэн ДНХ-г урьдчилаад ялгаад авчихдаг. Энэ арга бол ерөнхийдөө за бараг цамаг уруулж хөгжүүлнэ бол Монголд гэсэн ямар ч асуудалгүй. Тэгээд тэр self-free DNA-г нь зүгээр үзэл тэгэл энэ чинь хавдрын эсийн гаралтай мутацид орсон гэдгийг мэдчихдэг. Тэгэхгүй зүгээр ямар ч өөрчлөлтгүй self-free DNA бол зөндөө байна. Self-free DNA бодисолцоонд энэ цус лимфээр яагаад ороод ирдэг вэ гэхээр та бүхээс ойлгож байгаа. Нүл хэвийн болцсон эс тэнэж яваад задарсан бэнхэн явж байгаа байхгүй. Тэгэхээр энэ арга зүй цаашдаа маш өргөн болно. Сайн хэмнэлтэн. За тэр ерөнхий проб хэрэглэх нэгдүгээр тооцсон юмны хувьд бол агаарын шинжилгээний их сургуулийн болоод эмгэг судалд ажиллаж исэн доктор Дулам Сүрэн гэдэг яг миний одоо дараа жил Канадад сурсан багшийн туршилтын ажил удахгүй энэ Кажимэс ч юм уу дотоод институт хийгдэх байгаа. Ирэх онд гардаг. Тэр их сонирхолтой арга зүй дээр суулсан. Би тодорхой тайлбарлаж чадсан болов уу? За баярлалаа. Их олон одоо манай өнөөдөр хэлтгийч Занвазар докторыг бол одоо би түрүүн танилцуулахад хэлсэн. RNA sequencing NGS-ийн талаар бол нэлээд туршлагатай судлаач. Тэгээд энэ талаар бол өөрөө RNA sequencing-ийн машинууд дээр ажиллахаас гадна бол дээжнийг авч sequencing хийхээс гадна бол өөрөө бас энэ талын хөгжүүлэлтүүд уруулж primer ялангуяа тэр нөгөө ялгах китний хөгжүүлэлтийг нэлээд хийдэг ийм хүн байгаа. Тэгэхээр та их олон судлаачид маань бол яаж исэн? Улсууд бол таны энэ компанийнхаа талаар Монголд RNA sequencing-ийн NGS-ийн технологиг нутагшуулах талаар
бол алдан бас нэлээд олон мэдээлэлүүд байгаад яваад байсан учраас та энэ талаар нэг жоохон дэлгэрэнгүй бас нэг юу өгөөч бидэнд мэдээлэл өгөөч. Энэ их гоё асуулт байна. Би та бүхэнд одоогийн миний мэдээллийн хүрээнд цаашдын хандлага юу хэрэгтэй бодлоо товчхон хэлье. За. NGS-ийн ажилбар гэж маань очихдоо хоёр шаттай юм аа. Нэгдүгээрх нь NGS ажилбар лабораторийн хаалганы дотор буюу дээж задлаад бохомоо хийгээд эсвэл тодорхой хэсгийг зорж таргет секвенс хийчихэд эсвэл тэр чигээр нь олж. За энэ асуудал. Энийг та бидэхэд зүгээр цомгийн ажиллах заавар дагаад хийж. Хин чи эсвэл Монгол цомог өөрсдөө бих гэж байна. Хоёрдугаар ажил нь лабораторийн хаалганы гадаа лабораторийн дагнах офис дотор хийгддэг ажил. Энэ дата анализ. Масс датаг одоо утгандаа 1-ээс 10 тэрбум 100 тэрбум нуклеотидыг тус бүр нь 250-аас 300 нуклеотид хэрчинтэй гэдэг чи одоо утгандаа 30 сая тийм хэрчмийг эвлүүлж хүний геном босгодог тийм. Энэ аргыг биоинформатикч гэдэг юм аа. Биоинформатикчд одоогээр миний ойлгож байгаа айгүй сонирхолтой дийлэнх чинь яг энэ дийлэнх биш яг 50-50 мэд харьцаатай их нийтдээ хүмүүсээр чи эхлээд биологч байсан уу компьютерч байсан уу гэхээр нэг нь би эхлээд IT байж байгаа дараа нь биологч сурч ирсэн. Нөгөө хүн болохоор би биолог байж байгаа Python R-line сураад би биоинформатикч болчихлоо. Тэгэхээр энэ хувийнхаа ажил ингээд дүүнерт шинэ анзаарах юм бол ирээдүйд хүн 21-р зуунд нэг биш хослон мэрэгжил эзэмшихгүй болох байсан байна гэж тохиолж байна. Тэгэхээр одоо Монголд яг NGS-ийг яаж хийж болох вэ гэхээр миний практик яг одоо нөгөө амьдрал дээр үзэх юм бол NGS-ийг Монгол дотоодод машин худалдаж авч хийх онцгой шаардлага байна уу гэхлээр бодох хэрэгтэй. Дээж байгаа ташаа явуулчих. Нөхцөл байдал юм болчихсон. Бүгд нэрмд хятадсан манай өмнө төршин одоо тухайн удирдлагын бодлогоор тухайн улсыг хөгжүүлэх шинжлэх ухааны C3 гэсэн төвшин буюу маш дээд төвшний ангилалд NGS орчихсон гэвлээ. 2012 онд юм да. Тэгсэн чинь нөгөө юм халуурахаараа бас нэг жаахан ирчээ авчихаар зогсдгүй шүү дээ. Асар их хэмжээний NGS машин худалдаад авчихсан. Нөгөөх нь сул зогсоод хэлсэн. Тэнгүүд энэ дээр бид юу тоглолт хийж болох вэ гэхээр хятадд NGS ажилтнаа уншуулах юм бол ерөөсөө 1000-аас $1500 бүтэн юм. Тэнгүүд дээж аваад бид хөлдөөж хатаад явуулчих гэж бодъё. Дата шинжилгээ хийх үү гэнэ. За үнцэн хэдэн хятадд ингэж хэлнэ. Сингапур өмнө солонгос. Дата шинжилгээ нэмээд $400 өгөх. Тэнгүүд уучлаарай. Түүхий датагаа аваад өдрөө өсдөг. Тэнгүүд тухайн нийт ажилтны нийт зардлын 25 орчим хувийг мөн 22 монголчууд өөрсдөө нэмэн бүртгэр хийх боломжтой. Тэгэхээр ийм ажилбараар Монгол NGS дата дээр сайн тоглолт хийж чадах юм уу гэж байна. Яг л хүн компьютер суцлаа ширэн дээр тавьлаа энд таах зардал гарахгүй. Тийм. Иймэрхүү статистикээр хөдөлгөн дээр юм болов уу гэж боддог. Тэгэхгүй NGS ч өөрөө асар том ингээ машин технологи парк чирж явуулж байгаа тийм. Тэр хэдэж нэг арчилж тоодох гэдэг чинь бүтэн 4-5 хүний фракц баг бүлтүүс айгу зардал өгч байна. Тэгээ нөгөө PCR шиг нэг гээл гүйлэх гэсэн чинь гормон алдчих юм бол пуг гэдэг 20-30 мянган хүн алдчихлаа шүү дээ цаг хайр цаг. NGS өөрөө хүнд гарын тоглолт учраас нэг дэж юм уу хийчих юм бол нөгөө NGS чинь бүтэн $500 $1000 зардал салхиж ирж байгаа. Тэгэхээр NGS сурах хэрэгтэй. Гэтэ ер нь эхлээд датагаа анализ сайн хийх хэрэгтэй юм болов уу гэж бодож байна. Дата анализ хийж сурах хүн гол нь биоинформатикийг би анзаараад байгаа. Би уулын хөрх юм Python сурах гэж үздэг юм аа. Ерөнхий дата анализ хийдэг. Тэрнээс цаашаа байхгүй. Юу хэрэгтэй гэхээр тухайн хүний бүтээл чанар маш чухал. Биологи ерөнхийдөө зарчмын ойлгож. За энийг ингэж чухал, энэ нэрнхийг татаж гаргаж байна. Энэ датагаас энийг гаргаж байна. Ер нь нэг жаахан тийм фантастик имиж сайтай хүмүүс биоинформатик дээр олгож өгдөг болов уу гэж бодсон. Тэгээд багшаа жамбал багш нараа нэг юм нэг анхааруулах хэрэгтэй юм гэвэл бид нар ингээд айгаад байгаа. Дээж гадагшаа явуулчихвол яана Монгол хүмүүс дээж тийм үү? Анхны логик цочрол үүсэж шээ.
зөв хандлагатай хандах хэрэгтэй. Ягаад гэвэл инноватор ухтай залуучдын бийж юм биш үү? Хятад, Сингапур, Өмнөд Солонгос, Тайваны компани мэдэхгүй. Монголоос дээж ирж байгааг нь диджитал тракингийг мэдчихнэ. Гэхдээ хэдэн настай хин гэж чинь дээжийг мэдээгүй цагт бид нэр тодорхой хэмжээгээр Монгол хүний датаг яг ингэ алдаж байгаа юм байна. Аюу буруу хэлчихгүй. Тэр хүний identity регистрийн дугаарыг мэдээгүй цагт яг үнэндээ тэр дэгнэхийн дээжийг яаж чавлах вэ? Эсвэл жорлонгоос арчаад авчих. Зөв. Их баярлалаа. Маш дэлгэрэнгүй сайхан тэгээд их гоё юу яаж байна. Энэ data analyst за манай сонсогчдоос дахиад асуулт байвал гараа өргөөрэй. Тэгээд би нэрийг хэлээд тэгээд асуулт асууя. Асуулт асууж байгаа хүнээ бид бас мэдчихвэл бас өөрийгөө танилцуулбал их зүгээр байгаа. Энэ Mongolian Research гэдэг энэ юуны үндсэн зорилго бол яг энэ тэнд дэлхийн энэ тэнд өнцөг булан бүрт байгаа. Тэгээд одоо байгалийн шинжилгээ ухаан болоод шинжилгээ ухааны төрөл бүрийн салбаруудаар судалгаа эрдэм шинжилгээ хийж байгаа улсуудаа ингээд хооронд нь холбох, уялдаа холбоо үүсгэх, хамтарсан судалгааны ажлуудыг эхлүүлэх. Тэгээд цаашдаа бол энэ ажлуудын хооронд нь бие биедээ танилцуулах, нөгөө талд бол бас нөгөө хамтын ажиллагааг улам өргөжүүлэх иймэрхүү нэлээд сонирхлууд байдаг учраас нөгөө та бүхэн асуулт асуугаасаа гадна өөрсдөө бас давхар танилцуулаад явчвал хитийн ач холбогдол өндөртэй байх болов уу гэж бид их боддгийн. Занаа доктороос дахиад нэг асуулт байна миний зүгээс. Data analysis бол сая та их гоё концепт хэллээ шүү дээ. Тэгвэл NGS заавал өөрийг нь техникали Монголд авчирч суйрлуулахгүйгээр одоо ингээд тэнд нь хийлгээд data analysis-ийн raw data аваад өөрсдөө анализ хийгээд гэдэг энэ бол маш том боломж. Тэнгүүт яг зүгээр өөрсдөр нь тэр газар өөрсдөр нь хийлгэхэд ямар үнэтэй байдгийг бид өөрсдөө хийгээд эхлэвэл одоо юу яах вэ? Хэр хэмжээний мөнгө хэмнэж болох уу? Нэг дээжнээс те. А зүгээр яг Монголд энэ data analysis юу хөгжүүлээд AI гэвэл одоо нэг тийм сервер тавиад тэгээ нэг шижигнсэн хэдэн биоинформатикчдыг тавьж агаад биоинформатикчд, structural biologist-уудыг тавьж агаад ингээд хийх боломжтой гэж та юу н харж байна уу? Юу гэж бодож байна? Яг энэ салбарт ажиллаж байгаа хүний хувьд биоинформатик хүн бэлтгэхэд асар их хэмжээний лаборатори материал хангамж шаардлагагүй. Ийм чөлөөт сэтгэлгээтэй компьютерийн эсвэл биологийн залуучдыг сайндаа 6 сарын дотор 2-3 хүний бүтэн геномын датан дээр нухаж ажиллаад тэр хүмүүс гаршина. Биоинформатикч бэлтгэх зардал гэдэг чинь их сонирхолтой юм байна лээ. Суур гарааны зардал маш бага. Тэр хүн сайн биоинформатикч болохын тулд байнга шинийг сэтэж датаг яаж өгөх вэ? Яаж шүүх вэ? Тэрэн дээр л явцын дунд мэрэгчлэн байдаг. Зураач арга нь сайжирдаг. Тэгэхээр биоинформатикчийг хүсвэл их сургуулийн тодорхой хэмжээний ерөнхий хичээлийн 1-2 кредит дээр хэвээ ингээд эхлээд дата яаж задлах вэ? Яаж эвлүүлэг хийх вэ гэдгийг би шаардлагатай зааж өгч болно. Тэгээд миний чадвар ингээд дуусч байгаа. Цаашаа тэр сурсан оюутнууд маань өөрсдөө сайн ном ухаад сайжруулах. Би бол assembly хийгээд геном ингээд босгочих болно. Ерөнхийгийн юу хийх юм бэ? Хийж ажиллаж үзээгүй. Шинэ уул нь ерөнхийгийн нийлжил тэр генийг хийх вэ гэдэг мэдчихэж байна байхгүй. Энэсээр давхар. Бүр нөгөө нэг трисом энтергээд хромосомын хэмжээний ажил. Тэрийг хүртэл бүгдийг мэдчихнэ шүү. Яагаад гэвэл 23 дугаар хромосомын бүх нийлэгдсэн бүтээгдэхүүн 50% илүү байвал энэ тодорхой статистик болж байна. Шинэ даун байна. Энэжээс бол өөрөө ерөөсөө их л сонин ажил болчихсон л да. Ерөөсөө ингэ сорчилж нэг нэгээр тоншиж үзэх биш. Ерөөсөө май гэдэг ингээ хаалга нэгээд хамаг датаг хасгаад өгч байгаа юм л да. Тэр датан дээр хэдэн цаг сууж юу хуц гаргаж тагнуулж чадах вэ? Тэр яг л биоинформатик ажил юм. Дата бол асуудал болчихсон. Бүгдийг өгч юм шиг. Юусе асгачж байгаа. Гол асуудал нь sequence data хүлээж авах биш. Амар их толгоон дээр асгаж байгаа. Тэрийг боловсруулах чадвар байна. Тэгээ компаниудад та сая асуудлаа хийх юм бол ингэдгийн. Манайхан гэж нэг геном $1000 гэдэг Google-ээр ярьж штэ компани. 1000 full genome sequencing dream гэдэг Америкт. Одоо хямгаа штэ одоо мамонтыг сэргийгээд арслан зааныг заантай хийгээд клон хийгээд байгаа хямгаа байдаг шүү дээ. Тэр хүний эхлүүлсэн том төсөл байдаг.
Энэ бол мөрөөдөхөд бол хизээч мөрөөдөл бүтдэх юм байна гэдэг ойлголт. Тэгэхдээ хүмүүсийн буруу ойлголт авчихсан. $1,000 секунд хийж болж байна. Хүмүүс бүх ажилбар $1,000 багчлаа гэж буруу ойлголт. Дээрээс нэг $500 нэмээд биоинформатик анализ хийнэ гэсэн. Тэгэхээр давхар нэг зардал байна. За энэ манай сонсогчдоос асуух хүсэлт ирсэн байна. За Ариуна Сумья гэж асуулт асуугаарай. За сайн байна уу? Намайг сонсож байна уу? Сонсогдож байна таны. За би эхний би оюутан юм л да. Би өөрийнхөө хэмжээнд нэг жоохон асуулт асуух гэсэн. Эхний эпигенетик гистоны та зураг гаргасан шүү дээ. Одоо тэрийг эргэж гүйлгээд өгөхгүй юу? Гистоны бүтцийн тэм зураг байсан шүү дээ анхны тий. Яг би өөрөө одоо вирус дээр ажиллаж байгаа юм байна л да. Би дельта вирус дээр ажиллаж байгаа. Тэгээ би манай лаборатори CCD-нэ гэдэг одооноос яг дельта вирус дээр судалгаа хийж байгаа юм л да. Тэгээ энэ гистоны бүтцээр RNA агуулсан, DNA агуулсан вирусыг одоо энэ хоорондоо харилцаа одоо ямар гений экспрессийг дарангуулад байна уу гэсгээд байна уу? Энэ RNA-гийн репликац дээр одоо холбож ингэж судалгаа хийхэд энэ ямар одоо туршилтуудыг хийхийг та зөвлөх вэ? Өөрөөр хэлбэл RNA агуулсан мó DNA агуулсан вирусыг та гистонтой холбож ингэж судалж ирсэн үү? Ийм асуулт байна. Би тэрийг судалж байгаагүй. Тэгээд сонирхож үзээгүй байна. Тиймэрхүү ажилтаараа вирус гэдэг чинь өөрөө амтны 3D бүтцүү гэдэгт хүмүүс их маргаад байгаа шүү дээ. Ямар ч байсан хорвоодог байдаг зүйл. Тэгэхээр вирус өөрөө инсерт ороод геномд орчиж байгаа. Тэгж чадж ийна гэдэг чинь бодисын солилцооны бүх шатнд үйл ажиллагаа явуулдаг гэж болно шүү дээ. Гистоны хүртэл, гистоны тавирах, чангарах бүтцэд хүртэл тийм замаар вирус нэмийг төрүүлэгч байж болох баг. Энэ бол болцоог байхгүй хаа. Тэгээд сая хэлсэнтэй холбож ярих юм бол айгүй сонирхолтой судалгаа арга зүй байгаа юм л да. Ганц хоёр пейпер би харсан. NGS-ээр бүтэн геном уншичаад тухайн хүн амьдралынхаа хугацаанд ямар вирус геномд нь инсерт орсон байх болцоотой гаргаад ухаад гаргаад ирж байгаа. Тийм бас нэг сонирхолтой арга зүй байна. Би тийм таны асуултанд тодорхой хариулт өгсөн болов уу? Баярлалаа. Ер нь би таны түрүүн хэлсэн санаатай ч бас санал нийгээд байна л да. Одоо яг бөөмцэн дотор гистон ингээд байрлаж байгаа штэ. Энэ нөхлийн хүчлийн ингээд дараал. Тэгээд яг вирусууд өөрсдөө гадруу дээр уурахтай штэ. Тэр ингээ үржлийн репликацийн процесс яг нуклеус дотор энэ хроматин одоо хромосом дээр явагдаж байгаа. Тэгээд яг тэр уургуудаа яг гадагшлах нь яг тэр цитоплазм энэ эсийн бөөмний гаднах нэг эс рүү ингээ орчин руу ингээ гаргаж ингэж ялгарулдаг гэдэг нь тэр санаатай бас санал нийлээд байна л та. Байж таараа. Зүгээр хотлоо таараад хэлчихэл байж таараа. Байх боломжтой. За манай дараагийн сонсогчоос манай асуулт асуух хүсэлт ирсэн байна. Шинзоо та өөрийгөө танилцуулаад асуултаа асууна уу? За сайн байна уу? Сонсогч байна уу? Сонсогдож байна. За баярлалаа. Би Японы хотын Тояма их сургуульд постдоктор хийдэг. Neuroscience-ийн чиглэлээр судалгааны ажил явуулдаг хүн байнамаа. Тэгээд яг хоо саяны тэр data analysis гэдэг хэсэг надад их сонирхолтой санагдлаа л да. Нэгт тэр data яг генетикийн датанууд яг ямар хэлбэрээр байдгийг би бас жоохон сонирхмаар санагдлаа. Биднээс хувьд бас энэ large scale dataнууд дээр л ажиллаж machine learning ч юм уу яг ингээд том big dataнууд дээр анализ хийдэг л дээ. Гэтэ мэдээж аргачлалын хувьд их өөр байх гэж бодож байна. Гэхдээ яг ингээд
датаных нь ер нь түүхий датаных нь хэлбэр нь ямар байдгийг ер нь орон зайн дата байд юм уу аль эсвэл ийм цаг хугацаанд суурилсан ийм датанууд ч байд юм уу ер нь нэг тэр талаар жоохон төсөөлөл жоохон сонирхолж болох уу За цаг хугацаа дата хэрэг юу гэдэг вэ? Уучлаарай. Time scale-ээр нь ингээд яатсан урт үргэлжилсэн дата байт юм уу ер нь одоо нэг түрүүн хэллээ л дээ энэ генетикийн дарааллыг ингээд тайлбарлаад явахын тулд нэг юм бүтцийг л илэрхийлэх гээд байгаа юм байна гэж би ойлгоод тийм орон зай хэлбэртэй датанууд тоон датанууд байгаа болов уу гэж зүгээр хард таамаг дэвшүүлээд байхгүй. Тэгэхээр хэрвээ яадаг бол яг энэ нэг юм бүтцтэй дата одоо тоон өгөгдлүүд нэг иймэрхүү бүтцтэй аналог дата байд юм аа гэсэн утгатай юунууд байх юм бол би бас жоохон сонирхож байна нэгт. Хоёрт бас нэг жоохон одоо жишээ нь түрүүн хятадд ингээд тодорхой хэмжээгээр түүхий датагаа бэлэн болгочлаа гэхэд Монгол руу ингээд тээвэрлэхэд ер нь ямар байх юм. Зүгээр бас биднээс ингээд нэг компьютероос нөгөө компьютер руугаа шилжүүлэхэд л хөөрхөн цаг хугацаа зарцуулчих гал жоохон процессор төвөгтэй байдаг л та. Тэгээд ер нь тэрийг ингээ өшөө хурдтай сүлжээмэлж ашиглах тийм техникийн боломжууд нь хэрэг юм бол. За тэр нөгөө мэдлэг хомс юм аа. За би яг нөгөө практик шилбэр ярил л да. Одоо жишээлбэл 100 сая ч юм уу 200 сая ширхэг fast queue форматтай тус бүрэн 200-аас 300 хүртэл тийм код ороод ирж байна. Тэрийг дандаа нэг space дээр share хийдэг компаниуд. За би тэрийг татаж авахын тулд инээдтэй юм. Нэгээс 2 хоног. Тэрний датаны хэмжээ нь чинь 60 за хэд давтаж уншуулсан хамаараад ойролцоогоор 50-60 гигабайт. Тэгэхээр миний зөвхөн практикл ерөөсөө fast queue форматтай файлыг 60 гигабайтыг би татдаг байхгүй. Тэгээ shared файлыг. Одоо тэр чинь яаж тайлбарлах вэ? Тэнийг хийж байгаа л ажил юм да. Тэгээд 20 хүний бүтэн номын дараалал бол байгаа хард нэр хадгалчихсан. Өөрийг гэх мэт найз танилтэй. Тэгээд ерөөсөө айгүй гайхалтай юм дээр биоинформатик дээр шүү дээ. Дарааллыг шууд assembly хийгээд эвлүүлэх бүх төрлийн програм та бүхэн ганц $1 өгөх хэрэггүй. Бүгд онлайн байна. Ерөөсөө бүр онлайн чаавал хүсвэл инсталл хийж байна. Энэ бол одоо яг энэ салбар айгүй гоё болчихсон. Энийг одоо илүү сайн сурч яг төвлөрсөн одоо шинэ энэ хромосом стацийн дараах хэмжээс эрмэхийн хэмжээс тийм тэр нэг бол маш сайн сурах хэрэгтэй дата. Би ерөнхий модуль assembly хийгээд очив. Зөв харин тэ яг энэ би бас таны түрүүч хэлсэн санаатай амар их санал нэгддэг л дээ. Яг нөгөө нэг уран бүтээлч юм шиг ажиллах хэрэгтэй л да тий. Яг энэ юмыг ингээд датан дээр ингээд анализ хийгээд ажиллана гэдэг чинь яг хүмүүсээс маш их нарийн чимхлөөр ажил тэгээд тийм уран бүтээлч тийм креатив байдлыг бол маш их шаарддаг юм болоо гэж бодож байна. За баярлалаа ойлголоо. Маш сонирхолтой хэлтгэл байлаа. Баярлалаа. Манай сонсогчдоос дахиад асуулт байвал асуулт асууя. Илтгэгч юм аа тий. Одоо цаг гаргаад ингээд удаан хугацаанд ярилцсанд маш их баярлалаа. Тэгээд ерөнхийдөө магадгүй хүмүүс бас сонирхож байгаа байх гэдэг үүднээс та компанийнхаа талаар биднэрт нэг товчхон тийм ээ. Яг хизээ үүссэн, яагаад энэ компанийг үүсгэсэн, одоо ер нь танай компани ер нь гадагшаа хаашаа одоо экспорт хийж байгаа вэ гэдэг ч юм уу тийм. Танай компани яг хаана байрлалт юм бэ? Тиймэрхүү мэдээлэл өгөх боломжтой юу? Тийм боломж байгаа бол тиймэрхүү одоо жишээ нь презентацийн байвал бас болж байна. Хүмүүс харах юм бол илүү ойлгомжтой байх болов гэж бодож байна. Хэрвээ байхгүй бол хамаагүй зүгээр ирчих болно. Юу яач? Тоо тайлбарлаадаггүй. За тэгээрээ баярлалаа. Компанийн нэр нь Zanas Specs. Компани ерөөсөө нийтдээ албан оронтойгоор 6 хүнтэй. Лабораторийн судлаач надтай нэхэд
2 хүн. Тэгээд нэг 75 м квадрат жижигхэн талбайтай өсөн хүн энэ ч бол та бүх ирээд очлоорой. Тэр нь хаан баригдмал юм нэг сайхан газар байгаа. Монгол Улсын их сургуулийн 1-р орны хойшоо залгаа 3-р орны үүдний замынх нь яг эсрэг баруун талд. Тэнд ийм хөрх лабораториугаар хинч атгаар ирээд хийж болно. За компани үндсэн үйл ажиллагаа нь яг мэдээж 2014 оны 10-р сард байгуулагдаад эхлээд мэдээж дандаа худалдааны 8-ны тал юм хийсэн. Одоо ч гэсэн тэргээр нэг ширээний тол хөлн. За сүүлд жилийн өмнөөс эрчимтэй бүх хүчээр ажиллаж байгаа ажил нь ийм би нэг юм онгорхой зай харсан юм аа. Юу гэхээр ингээд нэг юм патенттэй бүтээгдэхүүн байлгахад доогуур нь тоглох боломжтой юм гэж. Тэгэхээр тэрийг заавал брэнд бүтээгдэхүүн гэж яхаар 2 дахин үнэтэй зүйлийг ялангуяа зүүн Европ, Аз, Баруун Аз, Өмнөд Америк тал дээр тоглолт хийх боломжтой болов уу гэж бодсон. Энэ их давуу тал байна. Яагаад гэвэл нэгдүгээр уургийн нийлэгжил эсхийг үйлдвэрлэл дээр хятад бас жоохон тийм бас л илүүдсэн тийм үйл ажиллагаа. Хоёрдугаар химийн бодис түүхий эдэн нэгэнтээ нефтийн үйлдвэртэй газар чинь асар их хэмжээний химийн бодис лаборатори. Тийм ингээд үндсэн давуу тал байгаа болов уу гэж. Тэгэхээр химийн бодис түүхий байхад ялангуяа энэ одоо төвлөрөөд их цаг алдж байгаа шинээр хин атомны шинжилгээ байгаа юм уу гэж байна. Атомны мультиплекс микросэцлэдэр эцэг их мөн үү гэж шинжилгээ байна. За тэгжлэх явандаа өхөр хон ямаан гэж багны гэж бодож байгаа. За атомны шинжилгээний цомгийг Польш руу, Турк руу сая газар руу албан ёсоор албан бусаар хятад руу гаргаад үзсэн. Тэгэхээр хамгийн сайн сонирхолтой ажил нь экспортын ажил юм болов уу гэж байна. Тэгээд миний туршлагаар бол хинч экспорт хийх болцоотой юм гэж хараад байгаа. Яг тэрэн дээр улсаас нэг тодорхой жаахан чиглэл гаргаж өгөх юм болов уу? Чиглэл гэдэг нь хэмжлэг хийхгүй харин саад болохгүй байна. Яаж саад болдгоо вэ гэхээр улсын мэргэжилтнүүд өөрсдөө мэдэхгүй байна. Экспорт хийх гэхээр импорт экспортын зөвшөөрлөг тусдаа нэгдүгээр. Аюу хэцүү. Тэгэхээр экспортын зөвшөөрөл гэж авах. Тэр зөвшөөрөл авах гэхээр айхтар шаардлага байна. Тэгвэл яг стартап гарааны праймеруудыг дэмжиж юу гэх чинь өөр асуудал. Тэгэхээр гарааны праймерыг дэмжиж бол хэн богон чамаагүй улаан мөдөг дээр ногоон мөдөг найруулад тийм ээ ногоон улаан болгочод савлаад гаргахад байлуулаад процедур маш хөнгөн байна. Утгандаа хүлээж авч байгаа улсын эрсдлийг бид санаа зовхгүй. Тэгэхээр бид нар бол ингээд GMO байх ёстой гэдэг айхтар шаардлага тавьдаг. Энэ нэр бол тодорхой. Тэр энийг Монгол хүн хэрэглэхгүй гадагш юм. Тэгэхээр гадны эрсдэл төр бид нар сэтгэхийг анхаардаг юм байна. Яахан тийм тэрийг бас ойлгосон гэж боддог юм шиг. Тийм л үйл ажиллагаа гол жаахан хүчтэй тал бол нэгдүгээр юм жанрын аргачлалыг big die гэж албастай болж хуулаад бэлтгэх хямдхан. Тэргээр л одоо зах зээл хайрлаа яваад. Бусд тэр өөрсдөө чадварчтай юм хэцүү дээ. Ягаад гэвэл жишээ нь сорон зүүмэл бэлтлэх чинь яаж ч бэлдсэн түүхийдээ урдаас татчих авчираад бэлдээд гаргаад гадагшаар тэрийн зардал гадны хинч байсан чи тэнийг юм. Тэгээ урдаас ижлэх үнээр авахулцаад хурдаа авах чамаар ярих гэсэн юм байна. Тэгэхээр онцгой бүтээгдэхүүн дээр сайн ажил чадвар уулын нийтүү болцоо байгаа. Том корпорац нь хайшин дээ. 5-10 компани болцож байгаа байхгүй. Тийм бас үзээсэй гэж үздэг. Тийм л компани да. Танай компаниар дамжуулаад одоо жишээ нь омог худалдаж авах боломж бол байдгүй. Байдаг. Омгийг 2 газраас авч байгаа. ATC-ийг хулбарлсан газар хүлээж авчид өсгөөрлөд хадгалсан. Тэрний хойдох том бааз бол Новосибирск. Новосибирскийн гарааны компани улсын лаборатори уул Оросын том бааз байна. Тэнтэй холбогдоод омог оруулж байна. Нөгөө том бааз нь Хятад тэр чигээр Бээжин, Шанхай том баазууд.
тэр сангаас ирж байгаа худалдаад авчих. Омог дээр жаахан толгой шамс юм бол зарим хөлдөө хатгай өгөх бол шингээ хацсан. Тэрвэрлэлтэнд би хариуцахгүй ч гэсэн зард нь ташин шиг бол аюу хэцүү. Тэгээ манай жин ганц цаад болж байгаа юм. 90 он гараад жоохон зургатаар байрал хэцүү. Далаагаас яг л амьдрал дээр тусдаг. За баярлалаа. Асуулт асуух хүн байх шиг байна. За нэг хүн асуулт асуух хүсэлт ирүүлсэн байна. Пүүжэ та асуултаа асууно уу? Гэхдээ өөрийгөө товчхон танилцуулаад нэрээ хэлэх зүгээр байгаа юм шүү. Байна уу сонсогчдын өглөөний мэнд Сонсогдож байна. Сайн байна уу? За ингээд сонирхолтой илтгэл тавьсан санаа доктортой баярлалаа. Би болохоор Ашуусын амгахын шинжилгээ ухааны үндэсний сургуулийн молекул биологи удам зүйн тэнхимийн багш Хүрдэрч гэдэг хүн байна. Зана докторын компани Zana Spex компани дээр Zactai гэдэг секвенсийн дээр оруулжийг бол судалгаанд ашигласан маш сайхан үр дүн гаргаж ирсэн. Тэгээд Zactai маань одоо худалдаалагдж байгаа юу? Зана доктороо худалдаалагдж байгаа бол хаанаас хэдэн төгрөгөөр авах вэ? Хоёрдугаар асуулт нь та NGS-ийн дата боловсруулах сургалт танхимын болон онлайн сургалт явуулах уу гэсэн тийм хоёр асуулт байна. Баярлалаа. Нэгдүгээр асуултанд хариулт бол ямар ч асуудал нь биологийн мэдээлэл угаасаа нөөц нь байж идэг. Бол өөрсдөө хийх юм байгаас төхөөрөмж жоохон гинтэд бондоо орж чадахгүй байна. Одоо монголчууд тэмдэг зөв хувийн хвшил тэр хоёр хүн байдаг. Нэг нь амбал докторийн хувийн лаборатори, нэг нь манайх гэж байна. Тэгэхээр бид нар өөрсдөө хийдэг учраас тэрийг хэмжээгээр авах юм хязгаарч хамаагүй итгэхэд өгч болно. Аюултай чанарын шалгалт. Миний хувьд бол би яг шууд баримжаа байхгүй. Гэхдээ яадаг ч байсан та бүхэн нөхцөлөөр оруулдаг хэмжээтэй хэлцтэй бүтээгдэхүүнээс бар хайж угаас дүрдэх ядах хэрэгтэй. Нэгдүгээр асуулт бол наадах ч уулын хийх сонирхоод байгаа. Та бүхэн ингээд цад төлөвлөөд зөвлөлт хийж чадвал хязгаарч хамаагүй нэг 5-10 оюутанд яг арга зүй хүний юмд хуцраа хамт сууж зааж өгч болно. Тиймээс онлайн үйл семинар бол болно. Гэхдээ тийм юм шаардлагатай юусэн шууд хавсаад дадлах хийх өгч байна. Тийм болцоотой. Хязгаарч болно. Эдгээс цагаад өгөөд яг сурсан 16-аас 20 оны сурсан арга зүй таагаад өгч байна. Гол асуудал нь бас бүр дараагийн шатны өөрөө сурах учраас. За баярлалаа докторт. Баярлалаа. За манай сонсогчдоос өөр асуулт байгаа бол асуулт асууя. За тэгээд юуны түрүүнд өөрийнхөө докторийн судалгааны ажил болон хийж байгаа үйл ажиллагаа, компани үйл ажиллагаа болон хэдий одоо ирээдүйд хийж болох зарим боломжуудын талаар бол нээлттэй дэлгэрэнгүй маш сайхан тайлбар мэдээлэл илтгэл хэлэлцүүлсэн доктор Цана Базардаа маш их баярлалаа гэж талархал илэрхийлье. За та бүхэн цаг гаргаад сонсож байгаа баярлалаа. Бид нар ч бас нэлээд удаа ярьчлаа цаг гарна. Өнөөдрийнхөө хэлтгэлийг ингээд зогсооё. Хэрвээ хүмүүс одоо цаашаа үргэлжлүүлээ сонирхсан асуулт байх юм бол Зана доктортой өөртөө нь шууд холбогдох боломжтой. Ерөнхий мэйл хаяг холбогдох зүйлс нь одоо зар дээр байж байгаа. Тэгээ та бүхэн тэрээр холбогдороо гэж хүсэж байна. Өнөөдөр баярлалаа. За. Орцчдоос асуулт байхгүй. Өнөөдрийн илтгэлийг ингээд өндөрлөё гэсэн саналтай байна. За манай орцчдоос ингээд асуулт ерөнхийдөө байхгүй болж байгаа шүү байна. За ингээд өнөөдрийн илтгэлд оролцож сонирхолтой асуултууд асуусан бүх судлаачдаа баярлалаа. За ингээд өнөөдрийн илтгэлийг ингээд дуусгая. Баярлалаа, баяртай. Баярлалаа. Баярлалаа. Баярлалаа.